Аль тал нь BC талтай перпендикуляр байна вэ? За тэгэхээр BC эрчим маань энд байна. Мөн үүнд перпендикуляр байх өөр нэгэн хэрчмийн хувьд перпендикуляр гэдэг нь хоёр хэрчмийн огтлцолд тэгш өнцөг буюу 90 градус өнцөг үүсэж байх явдал шүү дээ. Бид BC ба AB хэрчмийн огтлолд 90 градусын өнцөг байгааг харж байна. Энэ тэмдэглэгээ нь 90 градус буюу тэгш өнцгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр AB буюу BA гэж болох ёстой. Хэрчим маань энд байна. AB тал болон BC талтай перпендикуляр. За дахиад дасгал ажиллацгаая. Гурвалжнуудыг зөв ангилал дээр байрлуул. За тэгэхээр энэ чинь ангиллуудын талаар бодъё. Тэгш өнцөгт гэдэг чинь 90 градусын өнцөгтэй гэсэн үг. Мохоо өнцөгт гэхээр энэ нь нэг өнцөг нь 90 градусаас их байна гэсэн утгатай. Хурц өнцөгт гэхээр энэ нь гурван өнцөг нь гуруула 90 градусаас бага гэсэн үг. За энэ гурвалж нь 90 градусын өнцөгтэй байна. Энд тэгш өнцөгтэй байна. Тэгэхээр энэ нь тэгш өнцөгт гурвалжин. Энд байгаа гурвалжны гурван өнцөг нь 90 градусаас бага байна гэдэг нь нүдэн баримжаагаар харагдаж байна тийм ээ. Тэгэхээр үүнийг хурц өнцөгт гурвалжин дээр аваач. За үүнийг хурц өнцөгт гурвалжин дээр байрлуулъя. Дараа нь энд байгаа энэ өнцөг нь энэ нь бид үүнийг яг зурагдсан хэмжээгээр нь авч үзэж болно. Энэ нь 90 градусаас их өнцөгтэй байна. Энэ бол мохоо өнцөгт гурвалжин байна. Энэ нь 90 градусаас их байна шүү дээ. Иймээс энэ нь мохоо өнцөгт гурвалжин. За одоо энд нэг гурвалжин байна. Өнцгүүд нь бүгд хурц гэж харагдаж байна. Тэдний аль нь ч тэгш өнцөг гэж харагдахгүй байна тийм ээ. Тэгэхээр үүнийг хурц өнцөгт гурвалжин дотор байрлуулъя. Энд байгаа нь тэгш өнцөгт гурвалжин гэдэг нь илэрхий харагдаж байна. За иймд үүнийг хинчээ байрлуулъя. За дараа нь энэ гурвалжин энд байгаа өнцөг нь тэгш өнцгөөс их байна шүү дээ. Тэгэхээр энэ өнцөг нь 90 градусаас их буюу энэ нь мохоо өнцөгт гурвалжин. Үүнийг мохоо өнцөгт гурвалжин дотор байрлуулъя. Тэгэхээр бид энчээ бүгд 2 гурвалжинтай боллоо. За бүгдээрээ хариултаа шалгаж үзье. Бид зөв хийжээ.